Үзэгч та бүхэн орой Монголыг айлтгая. Би сэтгүүлч Бадарчин Жаргалмаа. Өнөөдөр үзэгч та бүхэнтэй уулзаж студид ярилцахаар Улсын их хурлын гишүүн Амар Зайг урьсан байгаа. Урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн танд их баярлалаа. За баярлалаа. Мэдээж төрийн албаны хүний хувьд маш их ажилтай, завгүй байдаг бах. Цаг зав гаргаж байгаа гэдэг бол бас надад хүндэтгэл үзүүлж байгаа ахгүй гэж бодож байна. Маш их баярлалаа. Тэгээд хоёул ярилцахаа ингэж эхлэж бодож байна. Ер нь ягаад намын гишүүн болё гэж бодсон юм бол? Ягаад улс төрд орё гэж бодсон юм бол? Зүгээр нэг өөрийнхөө хийрхэл бодлоор тийм үү? Эсвэл нөгөө талаараа одоо албан тушаал амби цах за бий болохын төлөө би улс төрийн намыг сонгоогүй. 1998 онд Монгол Улсын их сургуулаа төгсөөд 1999 онд ажил амьдралынхаа гарааг эхлээд тийм ээ анхныхаа ажилдаа ороод явж байхдаа аавынхаа би намыг сонгосон. Тэгээ миний аав өөрөө төр улс төрийн одоо нийгмийн бас зүтгэлтэн хүн байсан. Тухайн одоо Өмнөг аймгийн Булган суманда аймгийнхаа анхны одоо төлөөлөгчөөр сонгогдож сумынхаа орон тооны бус хурлын дараагаар тэгээд тухайн одоо суманд мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн говийн бүсийн салбар хүрээлэнгийн захирлаар олон жил ажиллаж ирсэн. Тэгээ орон нутгийнхаа хөгжлийн төлөө тэр салбар хүрээлэнг шинжилгээ ухааны хүрээлэнгийн одоо удирдлагыг авч явж ажлынхаа зэрэгцээгээр олон нийтийн ажлыгаа бас нам улс төрийнхөө ажилтай холбож ингэж явж исэн хүний хувьд бас би аавынхаа ажлыг үргэлжлүүлж залгамжилж хий гэж одоо энэ улс төрийн гараагаа эхэлсэн. Тэгээ улс төрийн гараагаа эхлэхдээ намынхаа дэргэдэх залуучдын байгууллагаар эхэлж залуучуудын дунд бас эрх ашиг, эм нэгдэл, эрх чөлөөг нь хангасан төрөл бүрийн олон нийтийн арга хэмжээг зохион байгуулж заавал улс төрийн нам гэхгүйгээр Өмнөг аймгийнхаа залуучдын эрх ашигыг хангахын төлөө 10 жилдөө хоолойгоо өргөсөн. Тэгээд Өмнөг аймгийнхаа залуучдын байгууллагын дараагаар ажилласан. Тэгээд ерөнхийдөө одоо нам улс төрийн одоо үйл ажиллагаанд явж байхдаа шат ингээ алгасахгүй тийм ээ. Бүр одоо 1-р давхраас 10-р шат руу биш. Ерөнхийдөө намын одоо улс төрийн одоо үзэл баримтал дотроо доороос нь эхлээд энэ бүх ажлуудыг нь хийж гүйцэтгэе гэж залуучдын байгууллага үүрийн дарга, эмэгтэйчүүдийн холбооны дарга, аймгийн намын орооны дэд дарга, аймгийн намын дэд дарга хүртлээ тэгээ дэвшиж ажилласан да. Тэгэхээр би бас өөрийнхөө ирээдүйн замлаа их зөв сонгосон байна гэж бас хувьдаа бодож тодорхойлж энэ үйл ажиллагааныхаа дагуу илүү одоо өөрийгөө боловсруулж, хөгжүүлж ингэж ажилладаг. Улс төрийн байгууллагыг харахтаа шийдвэр гаргах түвшиндөх оролцоог бүх төвшөнд нэмэгдүүлэхийн төлөө тэгээ мэдээж 2008 оноос 16 оны хүртэл би аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар одоо өөрийнхөө төлөв сумаасаа 2 удаа сонгогдсон. Тэгээ аймгийн иргэдийн хурлын шийдвэр гэдэг нь өөрөө орон нутгтаа шийдвэр гаргах хамгийн том байгууллага. Мэдээж одоо хуулийн дагуу өөрийн бүрэн эрхтэй эрх хүрээнийхээ дагуу одоо нутгийнхаа ард иргэдийн мөн одоо залуучуудын, эмэгтэйчүүдийн намынхаа одоо бүх дуу хоолойг тухайн одоо аймгийнхаа төр засгийн шийдвэр гаргах түвшинд хүргэж өгдөгөөр илүү давуу талтай л та. Тэгээ ерөнхийдөө эцэст нь дүгнэлт хэлэхэд бол өөрийнхөө амьдралыг, өөрийнхөө үйл хөдлөлийг, өөрийнхөө ажил үйлийг ерөнхийдөө олон түмний төлөө зориулсан юм уу гэж би үнэлж дүгнэж байгаа. Тий. Орон нутгад ажиллах нэг өөр бах тийм ээ. Өнөөдөр та парламентд судалсан улсын хурлын гишүүн болсон байна. Төрийн хүн болсон байна тийм ээ. Магадгүй би өнөөдөр улс төрч боллоо. Би өнөөдөр хийх ёстой юм хийх ёстой. Би үгээ хэлэх ёстой гэдэг зүйл яг хэдийд ихсэн байв. Мэдээж сонгуулийн үеэр л хэлсэн байж таарна. Гэхдээ танд яг тэр үзэл бодолч идэм юм уу тийм ээ? Монгол Ардын намын хувьсгалт намын баталгааг авахаас л эхлээ миний үзэл бодол гэх юм тууштай эхэлсэн. Тэгээ энэ дээр бол би өөрийнхөө хувьд бол бүрэн дуран энэний хаана өндөрлөлт хүрэх боломж байна. Би тэрний төлөө зорж, хүсэл тэмүүлэл тавьж өөрийнхөө зорилгыг тодорхойлж ажилласан. Тэгээд ерөнхийдөө аавынхаа тухай ярьсан дээр бас нэг өөрөө төр нийгмийн улс төрийн бас нийгмийн зүтгэлтэн хүн байсан болохоор тэр одоо өөрийнхөө удам одоо аавынхаа удам энэ хийж байгаа ажлыг гүйцэтгэхийн төлөө зорьсон ийм зорилго маань бас өнөөдөр бас биелээ болж байна. Одоо Өмнөг аймгийн асуудал ярих гэхээс илүүтэй Монгол улсын нийгмийн эдийн засгийн нөхцөл байдал дээр эмэгтэй хүний хувьд нөгөө талаараа говийн нутагтаа бас одоо 40 гаруй жил ажиллаж амьдралаа, ард түмэн дотор амьдралаа, хөдөөгийн мал маллахаас эхлээ малчин махаас эхлээл бүхий л ажил дотор ард түмэн дотор хамт байсан хүний хувьд Монгол улсын төрийн бодлого өнөөдөр шийдвэр нь ингээ гараад эргээд биелэлээ олохдоо ард түмэндөө ээлтэй, хэрэгцээтэй яг ард түмнийхээ амьдралд нийцсэн тийм бодлого шийдвэр гаргаасай гэж ингэж зорж тий явсаж байгаа. 97 98 оны малчин амбаг намын хүн болоод ер нь орон нутгад юу хийж чадсан бай та?
За хийж чадсан зүйл гэвэл ерөнхийдөө залуучуудын эв нэгдлийг хангахын тулд эмэгтэйчүүдийн эв нэгдлийг хангахын тулд нүдэнд үзэгдэж гарт баригдах барилга байгууламж гэхээсээ илүүтэйгээр хүний хөгжлийг бий болгохын төлөө нэг ч гэсэн залуу өөрөө өөрийгөө сайн сайхан илэрхийлээд нийгэмд байр суурь олж аваасаа гэж хүсний төлөө нөгөө талаараа манай залуучууд эмэгтэйчүүд нийгэмд байгаа бүхэл хүмүүсийн ажил амьдрал ахуй амьдрал нь сайжраасаа гэдэг үднээс бас манлайлалын төрөл бүрийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж тэдгээрийг нийгэмшиж олонд таниулахын төлөө өөрийнхөө одоо бас хичээл зүтгэлийг гаргасан. Энэ дагуу нэлээд бас цогц одоо арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг байсан. Энэ дагуу одоо олон сайхан залуучууд маань нийгмийн бүхэл салбартаа манлайлан идэв санаачлагтай ажиллаж байна. Энэ бол юу вэ гэхээр би бас одоо энэ тухайн үед эвлэл гэж ярьдаг байсан. Одоо бас төрөл бүрийн төрийн бас байгууллагууд болж хөгжиж байна л да. Тэгээд энэ төрийн бас байгууллагаар дамжаад хувь хүний хөгжих, нийгэмших, төлөвшөх энэ дотроос хамт олон хань ижил найз нөхдөд олж авах өөрийнхөө ирээдүйн замналыг бусдынхаа одоо адил харилцан ярилцаж алдаа оноогүй ажиллаж амьдрах энэ одоо үеийн төлөө би бас тодорхой хэмжээний амжилт гаргасан гэж бодож хувьдаа дүнж явдаг. Энийг ч бас найз нөхөд маань бас одоо өөрийнхөө сумд багдаар ингээд ажиллаж байхад Өмнөгов аймгийнхаа бүхэл тойрог салбар чиглэлээр ажиллаж байхад дандаа таньдаг хүмүүс. Юугаараа таньдаг вэ? Танил болоод илүү одоо байна гэхээр энэ хүмүүс бас илүү олзуурхаж уулздаг, ярилцдаг хамгийн гол зүйл нь болохоор бид нарыг илүү нээлттэй болгож чадсан, нийгэмшүүлж чадсан, хамт олон манлайл дотор оруулж чадсан. Бид одоо хэрвээ тулгамдсан аливаа нэг асуудал байвал түүнийгээ илүү чөлөөтэй одоо бусдад тайлбарлаж таниулдаг. Энэ дагуухаар шийдвэрийг гаргаж чаддаг. Ийм одоо бас ийм зүйл рүү бид орсон шүү. Энэ бол бас таны гавьяа шүү гэж бас хэлдэг. Олон сайхан үеийнхээ найз нөхдүүдтэй би бас мөр зэрэгцээр хамтарч ажиллаж амьдарчээсэн. Би уг нь 20 гаруй жил одоо телевизэд ажиллаа. Гэхдээ би таньшаа гэж мундаг ярьж чадахгүй. Ер нь энэ чадрыг та хаанаас сурч вэ? Би өөрөө багш хүн л тий. 98 онд Монгол Улсын их сургуулийг физикийн багш, физикийн одоо физикч мэргэжлэр төгссөн. Тэгээ хөдөө орон нутагт физикч хүн хийгээд байгаа ажил ховор шүү дээ. Тэгээ 3 жил багшийн мэргэжлийг одоо яг багш мэргэжлэрээ суралцсан. Тэгээд багшаараа суралцаж явхаасаа эхлүүлээд өөрөө олон нийтийн тэр төрийн бас байгууллагуудаар дамжаад ажилласан л да. Тэгээд бас байгууллагыг удирдах хамт олон дотор орж ажиллана. Тэр дотроо бас манлайлалаа бий болгоно гэдэг чинь мэдээч хүнийг одоо байлдан дагуулах, тийм ээ, ярих, хэлэх, өөрийгөө илэрхийлэх, тийм ээ, одоо хамт олонд тэр одоо хүмүүсийг хөгжүүлэхийн тулд мэдээж өөрөө хүртэл сургалт хийгээл, өөрөө хүртэл лекц уншаал, бусдыгаа бас одоо тийм үйл ажиллагаанд татан оролцуулаад гэдэг дээр зүйл дээр бол мэдээж хувь хүний хөгжлийн асуудал, хамт олноос суралцах асуудал хамгийн илүү давуу тал байсан л да. Та аавынхаа хийжсэн ажлыг одоо үргэлжлүүлж ин гэж шүү дээ. Нам сонгоод, намын ажлыг явахад аав тань юу хэлж, юу загсан бол? Хүнийг битгий алгачж үзээрэй. Хинтээ бол хинтээ нээлттэй ил тол тарьцаарай. Тэгээд би бас аавгаа оюутан байхдаа бага настайгаа бас алдсан л да. Тэгээд аавын одоо нөгөө хүүхэд байхдаа оюутан байхдаа аавыгаа дагаал Улаанбаатар хотоор Өмнөгов аймгийн төвөөр ингээд дагаа явж байхад тэр хүнд таньж мэддэггүй хүн ч нэгч байдаггүй. Гудамд яваал хэн байна уу, настай буурал байна уу, хүүхэд байна уу, ядарсан зовсон хэн байна уу хамаагүй хүн болгонтой мэдлээл, услаал, нэг сайхан ерөөлийн үг хэлээл тэгэл ерөөсөө санаа бодлыг нь эрс өөрчлөл бараг тэгэл явдаг. Тийм одоо зүйл нь надад бол илүү энэ одоо аавынхаа чанар сургаалыг илүү дааж авч явах тийм ээ хүсэл мөрөөдөл төрсөн. Тэгээ нөгөө сайн аавын нэрийг одоо хэд худалдан гихчээд бас тийм одоо явдаг хүмүүс байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр бидний хувьд бол бас аав ээжийнхээ сайн сайхан нэр алдрыг өндөр дөргөө явах гэсэн, өндөр дөргөж явахдаа өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэжсэн ажил үүргийг нь бас одоо үргэлжлүүлээд явах ийм одоо хүсэл мөрөөдөл бол байгаа. Миний ээж өөрөө багш хүн, ардын боловсролд 36 жил ажилласан, олон сайхан шавнартай. Тэгэхээр мэдээж одоо тухайн одоо социализмын үед одоо хилэгдэжсэн тийм одоо сэхэтэн гэр бүлээс төрөлтэй хүн. Мэдээж одоо би нийгэмд сайн муу алдаж онох зөндөө олон зүйлүүд бий. Энэ тохиолдолд бол бидний хувьд бол бас нэр химээж хичээж нийгэмдээ зөв сайхан явах ийм одоо үндсэн суур ухамсар хүмүүжлийг бол би гэр бүлээсээ олж авсан тийм. Та одоо зүгээр яг аавын охин биш шүү дээ тийм ээ. Өмнөговын амар заяа, Өмнөговын амбага за мөр улсын хурлын гишүүн, Монгол улсын гишүүн, хурлын гишүүн хүний хувьд яг өнөөдөр гишүүн болоод өнөөдрийн хооронд амжуулсан ажил гэвэл та юу хэлэх вэ? За амжуулсан ажил гэвэл тоочод байвал бас олон ажил байна. Бас одоо хасчил болж байна. Улиралд нэг удаа өөрийнхөө тойрогтой хийсэн ажил үйл ажиллагааны хадлаар сонгогчдынхоо өрх бүрд өөрийнхөө тайланг сонин хэлбэрээр хөрвүүлж байна. Сая одоо хоёр дахь улирлынхаа тайланг
одоо хүргээд одоо айлуудаар маань явж байна л да. Тэгээд ер нь бол улсын хурлын гишүүн гэдэг хүн бол тойрог сонгогдсон ард иргэдийнхээ нийтлэл хэрэг ашгийг хангасан орон нутгийнхаа хөгжил цэцгэлтийн төлөө оруулж чадах хүн нэмэр байвал түүний төлөө өөрийнхөө одоо оюун бодол мэдлэг чадвараа зориулах ёстой гэж боддог. Мэдээж нөгөө тал нь бол хууль тогтоох дэд байгууллагт оруулах хувь нэмэр бол байгаа тийм ээ. Гэхдээ миний хувьд бол бас шинэ гишүүн байж байгаа. Шинэ гишүүн тойрогтой ажиллахдаа ард түмний хүсэл мөрөөдөл тулгуурлаа зөвхөн ард түмэн гэдэг нэрээр нэр барьж дуулдах биш ээ. Өмнөг аймаг өнөөдөр Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий аймаг байж байгаа. Гол бүс нутаг байж байна. Энд уул уурхай эрдэс соёлын олон салбарууд үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Улсын төрийн нэгдсэн бодлого зохицуулалт ховор байна. Тухайлбал одоо тухайн гашуун цугаа шивээ хөрөнгөд Монгол Улсын хэмжээний экспортын одоо нүүрс гаргаж байгаа тэр одоо хилгайлаар гаргаж байгаа 96 97 орчим хувь манай зөвхөн өмнөг аймгаар экспорт нүүрс гарч байна. Тэгэхэд өнөөдөр хилгайлаар байгаа тулгымдсан асуудал энд эмч байна уу, эмч алга, цагдаа байна уу, цагдаа алга байна. Тэгээ энэ бүх асуудлуудыг би бас намынхаа бүлэг дээр бас асуудал тавьсны хүчинд нөгөө талаараа мэдээж одоо стратегийн ач холбогдолтойгоо Монгол Улсын засгийн газар өмнөг аймагт бүхий л анхаарлаа тавин шаардлагатай тулгымдсан асуудлуудыг шийдвүлээ явж байна. Монгол Улсын ерөнхий сайд өмнөг аймаг дээр очиж ажиллаа. Очиж ажиллахдаа бүр 2 хөлийн бомб дээр очиж ажиллаа. 2 хөлийн бомбын нутаг дэвсгэр дээр ард иргэдтэй очиж уулзлаа. Одоо миний тойрог болох 3 дэс сумн дээр за санахгүй байна гэж ард иргэдэд ирж илээ. Монгол Улсын ерөнхий сайд засгийн газрын одоо Монгол Улсын 3 өндөрлгөөс очиж байгаагүй очисон чиг ард иргэдтэй уулзж байгаагүй гэсэн санал бодлыг сонсч ялээ л дээ. Тэгэхээр ер нь төрийн бодлого шийдвэр үйл хэрэг маань яг одоо тэр анхан шатны түвшиндөө бодтой хэрэгж гэнэ үү, зөв хэрэгжиж гэнэ үү гэдгийг харж байгаа. Тэгээ түүнийгээ хараад дараагийн бодлого шийдвэрээ гаргаж гэнэ гэдэг бол би маш одоо олзор хууштай үйл явдал гэж үзэж байгаа. За нөгөө талаараа засгийн газар бол энэ түвшинд ажиллуулахын төлөө бид бас хичээн зүтгэн ажиллаж байна. За нөгөө талаараа өмнөг аймаг маань бас шинээр хөгжил бодлого тодорхойлох хэмжээнд бид бас одоо шинэ баг бүрэлдэхүүн ажиллаж байгаа. Аймгийн засаг дарга аймгийн удирдлагууд маань, сумдын удирдлагууд маань сая орон нутгийн сумын сонгуулийн хүрээнд бас одоо шинэ дарга бүрэлдэхүүнүүд сонгогдож ажиллаж байгаа. Тийм болохоор эдгээртэй бас үлгэр жишээ болох нөгөө талаар нь эдгээр бас тусаж дэмжихийн төлөө хамтарч ажиллаж байна. Энэ утгаараа бас өөрөө санаачлан аймгийн засаг даргатайгаа ярьж тохиролцоод тэгээд ер нь хамгийн сүүлийн судал одоо хэмжээнд 2007 онд оюутлогын захиалгаар оюутлогоо өөрөө санаачлаад нийгмийн эдийн засгийн суурь судалгаа хийсэн байдгийн өмнө говь. Тэгээд яг бодоо улсын хурлын гишүүн болоод өнгөрсөн 8 жилийн хугацаанд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ингээд ажиллаж байхад бидний хувьд бол яг хөө салбар чиглэл болгоноор төрөл бүрийн судалгаанууд бас боломжийн өндөр түвшинд хийгдчихсэн. Эдгээрийг нэгтгэсэн батсан тийм одоо судалгаа яг ширээний ном байгаагүй л дээ. Тэгээд нийгмийн эдийн засгийн үндсэн суурь судалгаа, байгаль орчны судалгаатай хамтарч хийсэн байж байгаа. Тэгээд энэ одоо судалгаа маань одоо эцсийн шатандаа ороод одоо боловсруулалтын шатандаа ороод ном болоо хэвлэлтэнд орохоор болж байна. Энэ дээр хамгийн гол нь судалгааг зүгээр нэг байгаа тоо баримтад мэдээ статистик мэдээд тулгуурлаад гаргахаасаа илүүтэйгээр энэ судалгааг цааш ашиглах боломжийг нь судалж салбар чиглэл болгоноор тулгамдсан асуудлуудыг нь онцолж гаргаж ирэхийг илүү зорьсон. Тэгээд Өмнөг аймгийн хамгийн тулгамдсан онцлох зайлшгүй шаардлагатай 2-3 асуудал гэвэл би хамгийн ихний хэлж нь усны асуудал. Одоо мэдээж одоо гадаргын ус гэж байхгүй говийн нөхцөл байж байгаа. Тэгэхээр одоо гүний уснаас гүний хэрэгэлдэг. Тэгээ нөгөө талаараа маш олон уул уурхай аж ахуйн нэгжүүдтэй зөвхөн оюутлогоо төр гэх чинь 6,000 хүн ажиллаж амьдарч байна гэх чинь говийн одоо өөрийн онцлог нөхцөл байдлаас шалтгаалаад усны асуудал маш тулгамдсан асуудал байна. Тухайн үед одоо оюутлогыг ашиглалтанд орох энэ том одоо 5 толгойнуудыг ашиглалтанд орох үеэр хэрлэн голж орхон голыг татаж авцсан гэсэн төслүүдийг хэрэгжижсэн л та. Тэгээ энэ маань одоогийн түвшинд ямар ч хэрэгжээгүй байж байгаа. Зөвхөн л яг тэр говийнхоо гүний усны нөөцдөр тулгуурлаад л энэ бол уурхай одоо хүн ард маань ажиллаж амьдарч штэ. Тэгэхээр хамгийн тулгамдсан асуудлыг энэ авч үзсэн. Тэгээ хоёрдугаар хамгийн тулгамдсан асуудлыг байгаль орчны одоо тэнцвэргүй байдал, экологийн одоо тэнцвэргүй байдлаас болоод цагаан тоосны асуудал, тоосчлтын асуудал, түннийгээр өвчлөж байгаа хүн ардын өвчлөлтийн асуудал гэдэргээд хоёр дахь том асуудал байсан. За гурав дахь том асуудал болохоор нийт системээр манай Өмнөг аймаг дээр боловсрол эрүүл мэндийн тогтолцоо одоо бас гажуудсан. Нөгөө талаараа одоо сумаасаа аймаг руу шилжих, аймагасаа хот руу шилжих юм шилжих төлөвлөгөө бий болсон. Энэтэй холбогдоод одоо нэг суман дээр 150 хүүхэдтэй сургууль байж байна. Тэгтэл нөгөө 150 хүүхэдтэй сургуулийн хувьсах зардлаас санхүүжилт нь очихоор нэг багш
2-3 мэргэжлийн хичээл зааж байна. Тэгээ мэдээж математикийн багш мэргэжилтэй хүн физик, хими хичээл заахаар мэргэжлийн бус хүн бас тийм хэмжээнд боловсролын чанарыг аваад явах чадвар мэдээж тэр хүнд байхгүй шүү дээ. Энэ багштай буруутай биш байхгүй, тогтолцоондоо буруутай. Тэгээ ийм олон зүйлүүдийг би бас энэ судалгаагаар орж харсан. Тэгээ энэ бол одоо биний ирээдүйд ажиллах энэ тулгымцсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө ард түмнийхээ төлөө зориг шугуулан ажиллах энэ бичиг баримтаа би гаргаад тасандаа их баярлж байгаа. Монгол Улсын эдийн засгийн одоо энэ нөхцөл байдалд оюутлогоо тавантлогоо маш том үүрэг гүйцэтгэх нэ гэдэг байгаа шүү дээ. Та бол өмнө говийн хүн. Ер нь яаж нөлөөллийг үзүүлэх гэж бодож байна гэрээ? Монгол Улсын засгийн газар ирээдүйн 16-аас 2020 оныхоо үйл ажиллагааны хөтөлбөрөөр улсын хурлын чуулганаараа бид 100% саналаа баталсан. Тэгээ энэ мөрийн хөтөлбөр дээр бол ер нь Өмнөгов аймгийн хэмжээнд гэхээсээ илүүтэйгээр Өмнөгов аймаг нь өөрөө Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий Монгол Улсын эдийн засгийн нийгмийн хөгжлийг авч явах хамгийн томоохон аймаг нэг болсон. Тэгээ энэнийг би бас ард иргэдийнхээ уулзалтан дээр санаа бодол байр суурь илэрхийлж байгаа л да. Энэ дээр илэрхийлэхдээ юу вэ гэхээр бас одоо улсын хурлын чуулганд илэрхийлж байгаа асуудлын хувьд бол яг вэ одоо нэгэнт одоо хөдлөөд явж байгаа оюутлогоо том тавантлогоо гээд олон одоо орд газрууд одоо эдийн засгийн үр ашгаа өгөх гэж зорж зүтгэж байна. Үнэхээр нүүрсний үн, эрдэс соёлын үн одоо зах зээл дээрээ үнэтэй байвал Монгол Улсын эдийн засагт сайн байна. Үн нь буурчлээвэл Монгол Улсын эдийн засгад муу байна. Үнэхээр энэ уурхайнуудыг таг зогсоогоор Монгол Улс юугаараа цалин мөнгөө тавьж, юугаараа хүүхдийн мөнгө өгөх юм бэ? Эдийн засгийн хувьд амаргүй нөхцөл байдал бидний өмнө ирсэн, хаалганд дэлгэцэн тийм одоо эдийн засгийн үед л бид одоо бас төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж эхэлж байна шүү дээ. Тэгээд ер нь бол энд яагаад ямар байдлаар ийм байдал борсон бэ гэдгээ маш том дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Нөгөө талаараа Өмнөгов аймаг нэгэнт одоо Монгол Улсын тэжээх хэмжээнд байгаа ийм одоо аймгийн хувьд бол би энэ хөгжлийгөө дагаад эрдэс соёлыг уул уурхай энэ салбарын урт хугацааны тогтвортой, бодиттой энэ одоо эргэцэн уушныг би сайжруулах хэрэгтэй гэж нэгдүгээрт харж байгаа. Хоёрдугаарт одоо Монгол Улсын засгийн газраас 5 томоохон мегатэслүүдийг эхлүүлъя гэд төмөр зам, цахилгааны одоо цахилгаан станц барьж байгуулах эдэргээд эдгээрийн бас 3 л манай Өмнөгов аймагтай холбоотой тавантлогоо төр цахилгаан станц байгуулах, оюутлогын одоо далд уурхайг ашиглалтанд оруулах, 2 хилийн бомб руу төмөр замыг барьж байгуулах гэд мэдээж одоо $50-аар $60-аар зарж байгаа нүүрсийг мэдээж 3 дахь орн руу зах зээл рүү гаргуул тэр чинь $200, $300 болоод тэрвэл манай Монгол улсад өгөх эдийн засгийн үр ашиг тэр хэмжээгээр нэмэгдэх бодиттой боломжтой гэж харж мэдээж одоо мөрийн хөтөлбөрөөр баталсан энэ давуу одоо манай ард тэмнэж хүлээн зөвшөөрөл явж байгаа л да. Тэгэхээр юу вэ гэхээр миний зохистой хэлбэрийг нь хангах хэрэгтэй. Төмөр зам маань бариад нүүрсний үн одоо хятадд дуунал яах юм нөгөө төмөр замсан зогсох юм уу? Тэгвэл одоо тухайн төмөр замын энэ одоо худалдааны чиглэлээр баригдаж байгаа энэ төмөр замыг ашиглаад тийм ээ энэ уул уурхайгаас орж иж байгаа орлогоо ашиглаад нөгөө талаараа Өмнөгов аймаг чи өөрөө өмнгийн одоо говийн хамгийн одоо урд цэг байж байгаа Монгол Улсын энэгээр 2 хилийн бомтууд ажиллаж байна. Мэдээж худалдааны гол бүс цэгүүд байж байна. Тэгэхээр төмөр зам одоо нүүрсний хэрэглээ одоо Монгол Улсын дэлхийн улсын хэмжээнд 2030 он 2040 онд хэрэглэн тэрнээс хойш хэрэглэхгүй гэсэн айгүй л олон тохиолдлууд асуудлууд гарч иж байгаа байхгүй. Тэгвэл ингээл нүүрс зогсол төмөр зам зогсчихоо. Тийм юм уу тэгвэл хөрөнгө оруулалтыг шаардлага байна уу тийм ээ эсвэл тэр одоо тэр дэд үтцэн түшиглээ тэр Өмнөгов аймагт түшиглээд экспортод чиглэсэн үйлдвэрлэл аж ахуй нэгжүүдийг байгуулна ажлын байрыг бий болно гэдэг. Тэгвэл тэр яг дэд үтцэн түшиглээд Өмнөгов аймгийг түшиглсэн нөгөө талаараа уул уурхай ханган нийлүүлэлтүүдэд түшиглсэн тэр одоо бараа бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх экспортын баримжаатай импортыг оруулах бараа бүтээгдэхүүнүүдэд нэмж одоо бий болгох тэр үйлдвэрлэл үйлчилгээгээ магадгүй дэд үтцэн өгсөн Өмнөгов аймаг дээр байгуулахын төлөө бас дуу хоолойгоо зорин бас ажиллаж байгаа тийм зүйлүүд бий. За нөгөө талаараа бол яалч хөө Өмнөгов аймаг одоо ингээд уул уурхайн компаниудтай нэгэнт одоо Монгол Улсын хөгжлийг тодорхойлж байгаа гэж ах чинь ажлын байрны нөхцөл байдал амаргүй, ажилгүй иргэдийн тоо асар олон нийгмийн одоо бас хүндрэлтэй тийм зүйлүүд байна. Тэгэхээр энэ зүйлүүдийг судалгаа шинжилгээгээр оруулж харгаж байгаа зүйл дээр болохоор яалчгүй одоо уул уурхайн компаниудаа ятхад одоо 50% нь орон нутгаас нь хангаач. Өмнөгов аймаг дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээнийг нь ханган нийлүүлэлтийг нь авч хангаач гэсэн ийм бодлогын асуудлуудыг бас уул уурхайн компаниудтай ярьж ингэж ажиллаж байна л да. Тэгээ ард түмний маань хүсэл захиалга маань юу вэ гэхээр хамгийн гол асуудал нь тэр байгаль орчинд ээлтэй, тэнцвэртэй, экологийн чиг баримжаатай тийм одоо уул уурхайн ч гэсэн хамаагүй бүгд ийм одоо систем ажиллаач гэсэн ийм одоо асуудал шаардлагуудыг тавьж байгаа. Энэ талаар ч бас өөрийнхөө дуу хоолойг зохих төвшөнд хүргэж ажиллаж байна да. Тий. Би таны сонгуулийн сурчлагаа болоод за зөрөгтэй гардаг зарим нэг юм хараад таны дүгнэлт маань шал өөр болоод явчлаа. Ярилцаж суустаа. Зүгээр та одоо ингээд эрх мэдэл бүхий хүн болцсон шүү дээ. Зүгээр магадгүй
таны хувьд өөрөөр дүгнэлдэг ч байж болох юм. Та түрүү хэлсэн орон нутагт одоо ингээд сонгуул явагдаад тийм ээ яаж ийна гэж. Ер нь тань дээр хэрэг гуйлт ирдэг вэ? Манай тэр нэг ажилт болгоод манай тэрүүнд нэг тим юм өгөөдгөж азя би нэг тэр сургуулийн хүүхдэд оруулж байна. Их хурлын гишүүний хувьд та ингээд туслаач. Зүгээр хэлхий аргагүй. Яаж юм тэгээд одоо яаж зохицуулж? Улсын хурлын гишүүнийг зүгээр хүн харахтаа мөнгө л гэж хардсан юм шиг байна л да. Тэгээ өнгөрсөн хугацаанд ч бас манай гишүүд маань ард иргэдээ тийм төвшөнд бас хүргэсэн байхыг үгүйсэхгүйсэн би боломжтой нөхцөл төрсөн л дөө. Тэгээд би хамгийн гол нь хүнд нөгөө загсыг бариад өгөх ш. Загс барихаа арга ухааныг нь зааж өгөх ёстой гэдэгтээ санал нэг байдаг. За нөгөө талаараа би яг адилхан л иргэн би тойрог болгондоо ард иргэд болгондоо энэ саналаа хэлж байгаа. Миний хүүхдийн сургуулийн төлбөрийг дагаад өгөөч гэл ингээд асуудал ажил ярьдаг хүмүүс бас зөндөл байдаг. Тэгээд сургуулийн төлбөрийн өглөө яахын Улаанбаатар хотод очлоо. Нөгөө орон байрын яахын өмсөх зүг идэх хуцыг яахын. Энэ мөнгө ингээд зүгээр сул урсвал би яахын. Тиймээ эргэж биднэрт бас хариуцлага ёс зүй байх хэрэгтэй гэдэг асуудлыг бас ярьдаг ард иргэдэж өөрөө хүлээн зөвшөөрдөг. Энийг биний нөгөө өөрсдөд нь илэрхийлдэг. Тэрнийхээ оронд үнэхээр бүр ингээд бүр амьдрахын төлөө зорьсон, зүтгэсэн, өвчтөе ядарсан хүмүүс байна. Харин тэрэнд нь нэг яаж ихэд тусд юм болох гэсэн эрүүл мэндийн сайд холбогдох одоо ян тамган газраар нь холбоод энийг хүнийг нэг сайхан зөв эрүүл болгочих гэсэн гэхийн төлөө бол одоо бүхэл хүч чадлаа дайчилж ажиллаж байна л да. Тэгээ нийгэмд амьдарч байгаа хүмүүсийн амьдралын оролцоо, амьдралын хэв маяг янз бүр байна. Бэлэншлэх сэтгэлгээтэй хүн асар их байж байна. Хажууд нь уул уурхай байх чи ажилгүйгээ сууж байгаа хүмүүсийг би хараад бас нөгөө талаараа бас яах гэж ингэж юм бэ? Тэмцэн ядан тэр нэг аль нэг одоо байгууллага аль нэг компанид ажилд ороод тэр хүмүүс чинь сайн ажиллаж чадчихвэл аваад явна шүү дээ, тийм ээ. Тийм боломж нөхцөл бол бидэнд бол харьцангуй бас байгаа байхгүй. Тэгэхээр энэний төлөө зорихгүй одоо тэгэл газар усаа авсан нинжа төрөнд ороод ажиллаж амьдарч байгаа зүйл байна. Байгалийнхаа сайхан баялаг чулуугаан ухаал одоо зарах худалдагыг зорьсон ийм хүмүүс байгаа байхгүй. Тэгээд яг өнгөрсөн хугацаанд тийм зүйлүүд бодиттой байсан байхыг үгүйсэхгүй. Одоо хууль эрх зүйн орчныг чамбайруулах хүмүүсийг бас нэг үнэхээр зөв хөдөлмөрлөөд зөв амьдрахын төлөө бас зорж зүтгэж явахсай гэж бас хүсэж байгаа юм. Тий. Сонгуулийн өрөөл ярьсан зүйлдээ албан тушаал эрх мэдлийг мөнгөөр авдаг гэж. Та хоёр энэ дээр ямар байр суурьтай байна? Би санал мэддэг. Тий. Өөрөө ч одоо мөлхлөө штэ. Үнэхээр одоо зүтгэсэн Өмнөгой аймаг дээр сүүлийн 8 жил Монгол Ардын нам ялагдсан. Энэ цаг хугацаанд намын дарга хийсэн, ажилласан, сөрөг хүчний байр суурийг хүчтэй илэрхийлж ажилласан. Тэгээ хүн ер нь бас хөдөлмөрлөж зүтгэж байж цаг хугацааны ардтал дээр амжилтанд орох. Тэгээ би түрүү анх ярих эхлэхдээ нөгөө шат алгасалгүй яг зовлон бэрхшээлийг үзэж тууж шат бүрээр алхаж ич хүний амьдрал хүн өөрөө энэ нийгэмдээ одоо өөрийнхөө ирээдүйн одоо зорилго чиглэлээ зөв тодорхойлж явж чадаж байвал тэр хүнд бол бүрэн боломж нөхцлүүдийг нэгтгэж хардаг. Ер нь их хурлын гишүүн болсноор би юун дээр анхаарах ёстой юм байна гэж бодсон би. Өөрөөр хэлбэл та PR дээр хэр анхаарч байна? Тэр болгон та ярьслаг үгүй гэсэн анх удаага ярьслаг өгч юм гэсэн шүү дээ. Тий, өмнө нь би бас TV8-ийн нэг өглөөний хүн нэвтрүүлэгт орж ирсэн л да. Тэгээд яг би одоо тань өнөөдөр бас таны хүндлээ, таны нэвтрүүлгийг үзэх их дуртай. Миний мөрөөдөл л дөө. Тэгээд жаргалмаа агчийн нэвтрүүлэгт орооч гэж танай менежер яхаа өөрөө ирэхгүй 4-7 хоног санал тавьсан юм уучлаарай. Тэгээ энэ 7 хоног би хойшлуулахгүй шүү дээ гэж одоо зорж ирсэн. Тэгээ таныг бас хүндэтгэж байгаа. Бас зөв нийгэмд эерэг зөв сайн сайхан энэ мэдээллийн төлөө ийм одоо сайхан үйл хэргийн төлөө зорж байгаа таныг би бас одоо хувьдаа бас хөндлөж явдаг хүний маань нэг гэж бодож тэгээ тань дээр зорж ирлээ. Тэгээ ер нь бол одоо хэвлэл мэдээлэл PR гэдэг бас амаргүй нөхцөл байдлууд байдаг юм байна. Янз бүрийн тэ мэдээж одоо улсын хурлын гишүүн болж байна. Улсын хурлын гишүүн болохоос өмнө сонгуульд нэг дэвшлээ, зөндөө сар муу, сайн муу янз бүрийн зүйлтэй л учирч явна. Тэгээ энэ бүх зүйл хэвлэл мэдээлэл бол нэлээд хүчтэй юм байна. Ер нь бол Монгол улсын дөрөвдөг засаг л өөрөө үнэн шудраа зөв одоо зүйлийн дуу хоолой болж иж энэ нийгэм бас цэвэр шиг зөв явах. Миний одоо үндсэн байр суурь тийм байгаа. Тэгээ үүний төлөө бас хэвлэл мэдээллийн салбарынхантайгаа хамтарч ажиллах, тэднийг дэмжиж ажиллах тийм одоо боломж нөхцөлөд би илүү нээлттэй хамтарч ажиллах боломж бий. Саар зүйлийг улам дэлгэрүүлээл тийм ээ хүний одоо сул тал, давуу талуудыг ингээл янз бүрээр ягаа. Энэ бас их хүчтэй байдгийн байна гэдгийг бас өөрөө олж хараад л байгаа. Тэгээд их харьцангуй хөдөө орон нутгад тайван штэ. Телевизээ үз чинь, PC-рээ харьц чинь өөр мэдээлэл одоо янз бүрийн тийм сөрөг муу мэдээлэл дотор би товархан байдаг болохоор мэдхгүй юм. Одоо тэгээ яалчгүй Улаанбаатар хотоор шилжиж ирээд суурьшаад улсын хурлын гишүүн одноор ажиллаж байгаа энэ нөхцөл байдалд бол яалчгүй энэ хэвлэл мэдээлэл PR-ын чиглэлээр бас бодлоготой одоо та бүхнийгээ дэмжиж хамтарч ажиллах ийм одоо бодол
хэрэггүйгээр байна. Тий. Сошиал гэдэг бас тэг аюултай юм байгааз. Одоо уг нь та их яриаг гэсэн би бас ярихгүй болохгүй. Та тэн дээр бас өөрөө хэлэх ёстой. Гэхдээ яагаад түрүүн хүн богц ажиллаж болдгүй юм бэ гэж би бодогдоод байна л да. Би яг тэр өргөдлийн байнгын хорооны хурал дээр яг мөнх цэцэг гишүүний өмнө би бас одоо энэ утааны асуудлаар агаарын бохирдлын асуудлаар нэлээд том бодлогын асуудал ярьсан л да. Ер нь энэ утааны асуудал агаарын бохирдлын асуудал өнгөрсөн сүүлийн 20 жил ийм хэцүү байгаа. Одоо улам их асуудал хурцтаад байгаа зүйл нь би нөгөө талаар харахтаа Монгол Улсын засгийн газар нэлээд арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа болохоор энэ асуудал улам дэгдээд байна гэж харсан. Тухайлбал одоо 5 настай хүртэлх хүүхэд өвчлөвөл тийм ээ түүнийг нь эмийг нь үнгүй төрөөс өгч байна. Одоо энэ хүүхдийн амралтай холбоотой ингээл маск эмтэй холбоотой ингээд янз бүрийн одоо арга хэмжээг авч иж байна. Монгол Улсын ерөнхий сайд өөрөө гэр хорооллоор явж ажиллаж байна. Энд төр чинь тэгээ Монгол нийслэлийн засаг дарга засаг даргын хамгийн газар гээд би харин нэлээд бодиттой дөрвтэй арга хэмжээ авч байна гэж харагдаж байгаа. Нөгөө талаараа өргөдлийн байнгын хороо саран гэрэлгчэн өөрөө санаачлаад нэлээд олон арга хэмжээнүүдийг хийж хэрэгжүүлж байна. Тэгээд ингээд байх тусам л асуудал бий хурцтаад байна гэж харсан л да. Тэгээд миний тэр өргөдлийн байнгын хороон дээр асуудал тавьсан. Асуудал маань юу вэ гэхээр улсын хурлын талаар хэлэлцээч. Улсын хурлаас тогтоол гаргаж ард иргэдэд уриалаач. Тэгээд аж ахуйн нэгж байгууллагуудынхаа одоо идэвхжүүлээч. Бүгдээрээ хүн болгон энэтэй тэмцүүл уг нь бол асуудал биш болох боломжтой байхгүй юу? Зөвхөн нэг хин нэг хариуцлагатай албан тушаалтан хин нэгэн одоо нийслэлийн засаг дарга эсвэл ерөнхий сайд руу энэ асуудлыг нэлцаач болохгүй байхгүй юу? Энэ утааг бид нар ард иргэд өөрсдөө тарьж ургуулж байгаа болохоор тийм ээ. Тэгээд энийг улсын хурлын тогтоолын түвшинд авч хэрэгжүүлээч. Улсын хурлаас тогтоол гарвал бүх нийтээрээ уриалаад анхаарах боломж байна. Тэгээ нөгөө талаараа бас юу вэ гэхээр бүсчилсэн хөгжлийн бодлогын асуудал гэж байгаа. Би түрүү нөгөө хүн амын шилжилт суман дээр нөгөө 150 хүүхэд 120 хүүхэд сурж гин гэдэг асуудалтай яг холбоотой байгаа байхгүй. Тэгээ миний асуусан асуулт бол юу вэ гэхээр энэ Улаанбаатар хотод шилжиж суурьж байгаа хүний тоо хийдвэ гэхэд би бас харамсалтай ч яг ард иргэдийн хувьд бол үнэн зөв дүү. Энэ одоо хот чи өөр ачаалал дийлж чадхаа байлаа шүү дээ. Тэгээд жилд 30-аас 40 мянган нэргэн оршин сууя одоо шилжиж ирж байгаа гэхээр чинь эн чинь одоо юу вэ одоо нэг аймгийн хүн амын тоо байхгүй. Тэгээд одоо манай Өмнөгов аймгийн Далан цэцгэн сумын хүн ам гэхэд чинь сүүлийн үед одоо 22 23 мянга болж байхад тэгээ тэрнээс илүү аймгийн төвийн хүн хот руу шилжиж байгаа гэдэг чинь аргагүй одоо энэ утааны асуудал, агаарын бохирдлын асуудал, энэ хөрс усны бохирдлын асуудал яалчгүй энд хүн амьдрчлал хэмжээнд бохирдол үүсэж байгаа байхгүй. Тэгээ энэний хэмжээнд ер нь бол бүсчилсэн хөгжлийн бодлого системтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Хотоосоо хөдөөгөөрөө шилжсэн шилжилт хөдөлгөөнийг бий болгохын тулд түрүү миний яриадсан тэр дэд үцэс толгуурсан үйлдвэрлэл аж ахуй нэгж байгууллагуудаа зарим нэгтэй сургуулиудаа хөдөө орнуудыг аймаг руу шилжүүлэх асуудал хамгийн чухал байгаа байхгүй. Тэгээд ийм бодлогын томоохон асуудлууд ярьсан л да. Санал бодлооч илэрхийлсэн. Гурав дахь асуудал нь болохоор нөгөө шөнийн цахилгааны хэрэглээг тэгэлжлээ. Тэгээ энэ бол аюул маш том давуу тал. Тэгвэл тухайн айл өрөх шөнө цахилгааны хэрэглээгээ тэглээд өдөр нь нарныхаа Монголд нар байнга үзэж шээ бид нэр ямар гадны одоо өндөр хөгжилтэй нараа үзэж чадахгүй тийм иргэн биш байхгүй. Тэгэхээр нарны эрчим хүчээр өдрийн цагаар өөрийнхөө гэрлийг халаах тийм боломжтой орон сууцны маш хямд төсөр өртөгтэй орон сууцны тийм одоо томоохон төслүүдийг би хэрэгжүүлэх шаардлагатай. Одоо бол ипотекийн зээлд хамрагдж байгаа одоо барьсан орон сууцны бодлого нь өөрөө тийм ээ одоо Монголынхаа одоо бага дунд орлоготой иргэдэд төдийлөн одоо хүртэхгүй хамаарч чадахгүй айлын одоо өрхийн хоёр эхнэр нөхөр хоёр гэр бүлийн орлоготой байвал тийм хүмүүс зориулагдсан болохоос биш магадгүй нэг нь ажилтай хоёулаа ажилгүй юм иргэдийг одоо орон сууцаар хангах тийм бодлогын одоо асуудал байхгүй байгаа байхгүй. Тэгээ энэ асуудлуудыг хөндөж асуудал олгож дэвшүүлж тэгээд тогтоол шийдвэрт хэд хэдэн заалт оруулахаас саналаа өгсөн л да. Харамсалтай нь тэр зүйл одоо асуудал болохгүй. Тэгээд хамгийн гол нь би бас тухайн үед нэг яах вэ нэг тийм одоо алдаа гарсан тэндээ бас уучлалт хүсэж байна. Тэгээд ер нь бол маш том сургамж гэж харж байна. Тэгээд ер нь бол одоо хүний ёс зүй, сахилга, хариуцлага энэ асуудал дээр бид бол одоо улсын хурлын гишүүд тийм ээ илүү чамбаарч ажиллах шаардлага нөхцөл байна гэж харсан. За нөгөө талаараа бол одоо би бол Монгол Улсын хэмжээний одоо улсын хурлын гишүүн болсон олонний анхааралд орсон байна гэдгээ илүү сайн сигналаар л авсан. Тэгээд өдрийн хоол идсэн хүн чинь тэгэл шүдээ цэвэрлдэг, богц ажилдаг л үсттэй. Тэгээ би бол тэрийг нөгөө л сошиал маань илүүтэй их анхаарахыг багдгүй тэр бас таны PR-ч байсан юм байл хүмүүс сайн тийш нэрвэлээ PR болгочдөг шүү дээ та тийх хэрэгтэй байхгүй. За юудаач бас хэрэгтэй юм ярьж исэн юм байна тэр байнгын хорооны хурал дээр. Баярлалаа танд урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн. Би бол таны зүгээр магадгүй тэр бохор төсөж ирсэн ч гэж магадгүй. А гэтээ хурлын гишүү нэр дэвшиж сонгуулийн сурталчилгааг бол би харж исэн. Гэтээ та
үнэхээр аавынхаа хэлснээр нээлттэй хүн юм байна. Эцэг хүний хэлсэн үг хязгаарч өөр хүүхэдтэй одоо тийм ээ саардуул авчирдгоо хамаг сайн сайхны бэлэгшээдэг учраас аав тань зөндөө сайн үг хэлсэн байна. Та үнэхээр аавынхаа үгээр явж байгаа юм байна. Тэгээ аавын хэлсэн үг бол алт шүү дээ тийм ээ. Хүн болгон аавынхаа хэлснийг дагах хэвээр. Нээлттэй байна гэдэг бол хин нэгнээс нууж хаах юмгүй нээлттэй байна гэдэг бол тэр хүн хэр үнэн зөв амьдарч байгааг бас илэрхийл байх гэж бодож байна. Айгуу магтснууд. Улсын хурлын гишүүн Амар Заяатай ярилцлаа. Таны цаашдаа ажил амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа. Улс болон зөндөө байгаа шүү. За баярлалаа. Тэгээд шинэ оны босгон дээр бас одоо таны нэвтрүүлэгт өргөдөж орж ирж байгаадаа миний хувьд сэтгэл хөөрөн байна. Тэгээд уг нь бол одоо төлөвлөгөөндөө 2 сард гисэн байсан. Тэгээ яалчгүй таныгаа хүндэтгээд зорин ирлээ. Хөдөө орон нутгийн маань тэр дундаа миний сонгогчд хамгийн их үзэх дотор нэвтрүүлгийг би бас одоо таны Бадарчин Жаргалмаа гэдэг нэвтрүүлгийг хардаг. Тэгээд бас одоо хөдөө орон нутгийнхаа ард түмэнтэй тэр дундаа сонгогч түмэнтэйгээ шинэ оны босгон дээр уулзж जैन. Тэгээд та бүхэндээ эрүүлийн хааз жаргал сайн сайхан бүхнийг хүсье өрөө. Өнтөө сайхан уулзрээ тийм ээ. Тэгээд хавартаа хэдүүлээ бүгдээрээ сайхан уулзалтнаа баярлаа. Баярлалаа. Өмнө Говь аймгаас сонгогдсон аймгийн Өмнө Говийн амбгаа буюу Амар Заяа гишүүнтэй ярилцлаа. Мэдээж Eagle News Монголын медиа корпорац ардын үг аяныг хэрэгжүүлдэг байгаа. Бид хэсэг хугацааны дараа мэдээж Өмнө Говь аймагт ажиллаж Өмнө Говьчуудын Амар Заяа гишүүнд өгч байгаа үнэлгээг ч гэсэн сонсох болно. Танд их баярлалаа. За баярлалаа.